Дараагийн мэдээг танилцуулъя. Нобелийн утга зохиолын шагналын энэ жилийн шагналтанд тодорсон байна. За энэ шагналыг Унгарийн зохиолч хүлээн авахар болсон байна. За Унгарийн зохиолч Ласло Кранохокай бол утга зохиолын Нобелийн шагналын 2025 оны эзэн болсон байна. За түүний хувьд постмодерн чиглэлээр утга зохиолын бүтээлүүдэд туйравдаг. За түүнийг энэхүү шагналыг олгох тухай мэдэгдэл дурдахтаа сүрлийн аимшиг айдас дунд урлагийн хүч чадлыг дахин нотолсон сэтгэл хөдлөм алсын хараатай бүтээл туйравсныхын төлөө Нобелийн шагнал олгоно гэж мэдгдсэн байна. За шүүгчид мөн цаашлаа түүнийг хуурмаг зүйлээс ангид байж нийгмийн хэм маягийн эмзэг байдал урлагийн хүчинд нэцшгүй итгэдэг итгэлийг үндэслэж энэхүү шагналыг олгох болсон гэдгээ магтаж цаашаасан байна. За тэрээр 2002 онд Имири Крискетскээс хойш Унгар улсаас тодорч байгаа анхны Нобелийн шагналтан болж байна. За өдгөө 71 настай энэхүү зохиолчийн хувьд үргэлжилсэн кино зохиолчоор бол ажилладаг юм байна. За 2015 онд Ман Букерэ нэртэй олон улсын шагналыг хүртэж байсан. Мөн 2019 онд орчуулгын уран зохиолын үндэсний номын шагнал зэрэг нэр хүндтэй шагналыг хүртэж байсан ийм зохиолч юм байна. За түүний бичдэг уран зохиолын төрөл за мөн зохиолынхын агуулгыг авч үзэх юм бол уйтгар гүнхтэй сэдв за мөн утгын гүн хувьд бол маш ирчилсэн ийм өгүүлбэрээр уран бүтээлээ туйравдаг. За олон тооны бол уран бүтээл туйравсан кино зохиол болж олон нийтийн хүртэл болсон байдгийн байна. За тухайлах юм бол Сатанко эсэргүүцлийн гуниг зэрэг киног нь Унгарийн нэрт найруулагч Беле Тараар кино болгож найруулсан. За мөн түүний бичсэн уран бүтээл дээр нь хамтран ажилладаг гол уран бүтээлийнх нь хамтарч юм байна. За Краснохоркагийн хувьд 1988 онд Хараал, 1994 онд 7 цагийн үргэлжлэх Сатанго, 2000 онд бол эсэргүүцлийн уйтгар зэрэг ийм кинонуудыг гаргаж Тараар найруулагчийн хувьд гол кино зохиолыг нь хамтарч бичиж байсан юм байна. За хамгийн алдартай нь 2011 оны Төрийн морь нэртэй Таар найруулагчийн хамгийн алдартай бүтээлүүд нь болдго юм байна. За утга зохиолын Нобелийн шагналтан болсноор энэхүү зохиолч Эрнест Хемингуэй, Тони Моррисон, Боб Дилан, Кросо Ишигура зэрэг нэр хүндтэй шагналтуудын игнэнд бичигдэж байгаа юм байна. За утга зохиолын шагналыг Шведийн Академийн Нобелийн хорооноос нийтдээ 121 алтартанд 117 олгож байсан юм байна. Өнгөрсөн жилийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Ханган авсан. За түүний бүтээлийг үнэлэхдээ түүхэн гэмтлийг сүрэн зогсож хүний амьдралын хэврэг байдлыг илчилсэн зохиол бүтээл туурвсныхын төлөө Нобелийн утга зохиолын шагнал олгоно гэж мэдгдсэн. За 2025 оны Ангаах ухаан Пиццэг химийн шагналын Нобелийн шагналтнуудыг бол дараалан энэ 7 хоногт тодруулж байгаа. За 4 дахь шагнал нь энэхүү утга зохиолын шагнал болж байгаа юм байна. За шагнал бүр нь 11 сая крон буюу евроч шилжүүлэх юм 1 сая евро дагалддаг юм байна. За мөн ялагчт нь 18 каратын алтан медаль дипломын эзэн болдог. За Нобелийн их тайвны шагналын эзнийг харин энэ баасан гарагт тодруулахаар бэлдэж байна. За энэ шагналд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дотор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп багтаж байгаа. За түүний хувьд нийтдээ 8 дайныг эзэлсэн гэж үзэж байгаа. За үүн дотор нь бол саяхан яриа хэлцээг гарын үсэг зурсан газын зурвсдах их тайвны хэлцээр мөн багтаж байгаа юм. За харин энэхүү шагналтай холбоотой дараагийн мэдээллүүдийг хүргэх юм бол Нобелийн эдийн засгийн шагнал болох эцсийн Нобелийн энэ удаагийн шагнал даваа гарагт зарлах юм байна. За Нобелийн шагнал гардуулах үйл ажиллагаа нь 12 дугаар сарын 10-ны өдөр болно. За энэ өдөр бол 1896 оны 12 дугаар сарын 10-нд Альфред Нобель нас нөхцсөн өдөр байдаг юм байна. За үүнийг бол хүндтгэн тухайн өдөр шагналыг гардуулдаг юм байна.